Зөвшөөрлийн тухай хуулийг өнгөрсөн онд одоо намрын чуулганы сүүлийн өдөр 3 гишүүн хамтдаа өргөн бариад тэгээд бид нар одоо бас 2-3 сарын хугацаанд нэлээд ажиллаж тэгээд ер нь бол одоо бас игүүлэн татаад засгийн газар энийгээ бас стандартын тухай хуультай хамт өргөн барьмаар байна гэдэг ийм асуудлыг дэвшүүлсэн. Тэгээд бизнесийн эрх чөлөөний тухай хууль гэж нүрээ хувиргаад ингээ орж ирсэн стандартын асуудал нь бол орхигдсон байгаа. За тухайн үед ажлын хэсгээр одоо асуудалтай гэж яригдчихсэн асуудлууд зарим одоо дагсан хуулиасаа бол хасагдсан байлээ. Мэдээллийн төвшөнд явуулах одоо нийтийн үйлчилгээний одоо энэ асуудлууд хасагдсан байлээ. Тэгэхээр мэдээллийн төвшөнд шууд одоо нээлттэй үйл ажиллагаагаа явуулна гэж ярьсан байгаа асуудлууд хэрхэн яаж шийдвэрлэгдэхээр байгаа вэ гэдгийг одоо бас ажлын хэсгийн зүгээс юм уу эсвэл одоо хууль санаачлагчаас асууя. Яагаад гэвэл олон нийтэд өгсөн одоо ойлголт мэдээлэл нь хин хүссэн юмаа одоо зүгээр л мэдэгдээл хийчиж болно гэсэн ийм одоо ойлголтыг өгсөн байгаа учраас энэ одоо хിവэрээ юу мэдээллийн төвшөнд юу хийж болох уу гэдэг энэ асуудлыг бол одоо бас ярих нь зүйтэй. Яагаад гэвэл хуулийг одоо бид нар бас эцэслэн батлагч гэдэг юм уу одоо дараагийн 7 хоногт бол шууд ингэ батлагдаад явах ийм асуудал байна. За 3 дахь асуудал нь юу юм бэ гэхлээр хуулиас давсан журам байж болохгүй гэд хуулиндаа оруулаагүй мөртлөөсөө наанан засгийн газар маш олон журмаа цуцалж ихсэн. Ингээд ямар ч зохицуулалтгүй салбарууд байгаа шүү. Тэгэхээр энэ хэрэглээсээ попралтоосоо салаад зохицуулах ёстой салбаруудаа журамлаарай. Тэгэхгүй бол одоо бас энэ хуулийн дагуу буцааж байгаа хуулийн төслүүд байгаа төр иргэнийхээ аюулгүй байдал болон одоо энэ нэг тэмдээ хитрхи эрх чөлөө олгож ийнэ гэсэн попрал биш харин төр бол энэ төрийн үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ журмуудаа та нар өөрсдөө шуурхаа батлаарай. Тэгэхгүй бол одоо энэ зохицуулдаггүй салбарууд бас маш их байна шүү гэдгийг анхааруулan хэлье. За, бизнесийн үйл ажиллагаанд дах төрийн дарамтыг арилгах нөгөө талдаа эдийн засгийн төрийн оролцоог багасгах энэ том зорилт энэ хуулиудын цаана байна. За, нэг удаагийн шинжтэй эрсдлийн төвшин багтаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг мэдэгдээд эхлэхийг 9 бүлэг 38 зүйлээс бүрдсэн нийт 338 зөвшөөрлөг мэдэгдээр явж байгаа. Энд бас нэг том өөрчлөлт саяхан бид нар нээсэн e-бизнес CGM гэж байгаа. Энэ системд бизнес эрхлэгч хаана юу хийхээ мэдэгдээд хүлээлгүйгээр шууд одоо бизнесийн үйл ажиллагааг нээх эрхийг нээж байгаа. 8 төрлийн 146 бизнес эхний ээлжинд e-бизнест ороод одоо альва тийм төрийн зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн байгаа. За тэгээд нийт одоо 251 тусгай зөвшөөрлөөс 233-ийн захин хэлбэрлэлөө бас оруулсан. E-бизнест оруулсан байгаа. Энэ явцсан хяналталтаар үйл ажиллагаа нь хэвийн тохиолдолд зөвшөөрлийн хугацаа шууд одоо сунгадаг болж байгаа. Зөвшөөрлийн хугацаануудыг урсгаж байгаа. Тусгай зөвшөөрлийг 10-аас доошгүй жил, энгийн зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, мэдээлэлээр эрхлэх үйл ажиллагаа 3 жилээс дээшгүй гээд. За төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд бас шилжүүлэх юм болцоог олгож байгаа. За ингээд эн чинь нийтдээ тусгай болон энгийн зөвшөөрөл авах тавигдах нөхцөл шаардлагын салбарын дагалдах хуулиудад зааж өгж байгаа. Зөвшөөрөл бол хуульчлан туснаа гэсэн үг. Тустай эрх зүйн акт гаргаад зохицуулдаг энэ байдал хязгаарлагдана. Зөвхөн салбарын дагалдах хуулиудад зөвшөөрөл нь хуульчлагдсан заагдана. Энэ дотор 83 дагалдах хуулийн өөрчлөлт яваа. За энэ бол үнэхээр эдийн засгийн төрийн оролцоо бизнес үйл ажиллагаанд дах төрийн дарамтыг нэлээд эрс цөөлсөн юм ажил болно. Тэгэхээр бүгд тэр e-бизнес CGM-ийг одоо өргөн ашиглаарай. Ажиллаад эхэлсэн байгаа.